аймаг Баатар хогтой Чанцал Дулам гэдэг Ургана брендийн үүсгэн байгуулагч. Өмнөх CEO токууд дээр нэлээд хэдэн захирлуудын яриаг сонссон. Гол юмнуудыг маш их сайн товч тодорхой ярьсан байлээ. Миний хувьд яриаггүй нэг зүйл гэх юм бол зүрх сэтгэл гэдэг зүйлийг заавал нэгдүгээрт тавих хэрэгтэй. За жишээлбэл чин сэтгэлээсээ би юу хиймээр байна вэ гэдэг зүйл хамгийн нэгдүгээрт бизнес эрхлэж байгаа хүмүүст бол заавал байх хэрэгтэй. Тэр зүрх сэтгэл нь би хүний төлөө юм хиймээр байна гэж бодогдчихвэл яг тэр хүнийхээ төлөө өөрийнхөө дуртай зүйлийг нэгдүгээрт хийж бизнес эрхлэхэд амжилт гаргадаг. Үнэтэй цагаа тэр зүйл рүүгээ маш сайн чиглүүлж өгдөг юм байна гэж бодсон. Хоёрдугаарт мэдээж асуудлыг шийдвэрлэх чадвар гэдэг. Тэрэнд болохоор заавалчгүй байгууллага дотор байгаа асуудал биш. Нийгэмд ямар асуудал байна? Тэрийг би ямар бүтээгдэхүүнээр юм уу, ямар үйлчлэгээр би шийдвэрлэж чадах вэ гэдэг зүйл дээр маш их фокуслж бодож тэр бүтээгдэхүүн үйлчилгээ сурчлагаагүйгээр өөрөө явах тийм боломжтой байдаг юм шиг санагдсан. Хэрвээ үнэхээр сайн асуудлыг шийдвэрлсэн бараа бүтээгдэхүүн юм уу үйлчилгээ байх юм бол нийгэмд өөрөө маш том үр нөлөөтэй зүйл болдго юм байна гэдгийг ойлгож авсан. Гуравдугаарт мэдээж багийн төлөвлөгөө, баг хамт олон гэдэг зүйлийг нэгтгэж авч явах нь хамгийн чухал юм байна. Баг байхгүйгээр нэг том баатар байгаад бид нар бол багаараа л ажиллаж ээж, багаараа л цойлж ээж, corporate business гэдэг зүйл бол багийн ажил юм бэлээ. Тийм учраас ялангуяа багийг сайн удирдан зохион байгуулах, багийг сайн чиглүүлж сурах нь бизнес эрхлэх гэж байгаа хүний заавал сурах ёстой, заавал байх ёстой ур чадваруудын нэг юм байна гэж ойлгосон. Хамгийн сүүлд миний унсан ном гэх юм бол Playing to Win гэдэг Даудын номыг унсан. Яг бол бичгээр уншиж амжихгүй болохоор за энэ номон дээр стратегийн тухай их маш гоёор ярьсан бэлээ. Ялангуяа ойлгомжтойгоор маш олон жишээ баримтуудаар баяжуулаад бид нар шиг юм ном унших завгүй байгаа хүмүүст машиндаа сонсоод төгжрийн сонсоо явахад нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулсан маш гоё ном бэлээ. Стратеги гэдгийг хүмүүс ойлгохгүй том юм гэж бодоод байдаг. Гэтэл стратеги нь бол бидний хийж байгаа ажил болгон дээр хүртэл байдаг юм байна. Энийг л бид нар зөв чиглүүлээд өгөх ёстой юм гэдэг зүйлийг ойлгож авсан. Монголд надад ажиглагдсан зүйлүүд гэвэл зарим инновацийн бүтээгдэхүүнээр бол зөвхөн гадаад зүйлийг дуурайгаад байна. Жишээлбэл саяхан гарсан нэг юм брендийн бүтээгдэхүүн American Blue Land гэдэг брендийг бүр яг тэр чигээр нь хулбарлсан байгаа байхгүй. Энэ бол бүр байж боломгүй зүйл. Ялангуяа Израильд гэхэд би нэг сарын сургалтанд явж байсан. Израильд жилд дунджаар 9,000 стартап компани бий болдог. Үүний 50% нь дэлхийн зах зээл рүү гардаг гэж байгаа. Хизээч израильчууд бүтээгдэхүүн хийхдээ Израилийн зах зээл дээр зориулж гаргадаг. Энэ дэлхийн зах зээл дээр дэлхийн асуудлыг шийдэх гэж гаргадаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр дэлхий дээр судлаачаа хүлээж байгаа маш олон асуудлууд байна. Маш олон судлаачаа хүлээж байгаа сэдвүүд байгаад байгаа байхгүй юу. Гэтэл тэр их асуудлуудыг шийдэж болохоо асуудал дээр бид нар гарц гаргалгаа хайсан бүтээгдэхүүн үйлчилгээг хийж болохоор байхад бусдын имийг дуурайна гэдэг бол маш том залхуурал. Тийм учраас бид нар анханасаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудад зориулж биш дэлхийд зориулж бүтээх ёстой гэж боддог. Судлаачаа хүлээж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, гаргасан асуудал дээр шийдэл олсон тийм бүтээгдэхүүн үйлчилгээг хийгээсэй гэж зөвлөх байна. JS1 Монгол бизнесийн глобал хэл